Энэ модыг харалт амар том. Энд чи одоо нөгөө манган мод үстэй. Нөө. Энэ манган модыг харалт амар том одоо үстэй. Бас л гоё газар шүү. Зураг дараалж. जानता है तो बोला है तो क्या बोला अब अभी तो करो है आपकी भाषा Дээдс энэ бондор шүү дээ. Энэ одоо ингэ дээр нь 11 ширхэг байгаа аахгүй юу? Энэ чинь нөгөө 20 цааталтаа бас 11 байгаа. Жил болгоно нэг жил өнгөрөхөөр л нэгийг ингээ босгоолсон. Нийтдээ 22 жил зарцуулсан зэ Таж Махалыг барихад. Тэгээ одоо энд ингээд баахан ингээд ийм нүгшиг ийм гэршиг юмнууд бааз. Тий тойроод ингээ битүү байгаа аахгүй юу? Энд чинь энэ Таж Махалыг чинь барихад 20 мянган хүн барилцсан гэж байгаа. Тэгэхээр чин зэрэг энэ 20 мянган хүн чи яг энэ дотор бүгд амьдарчсан байгаа байхгүй юу? За энэ чинь нөгөө хайрын захиалснууд нь энэ дээр ингэ бичгээр бичсэн байгаа гэсэн шүү. Хайрын төлөө баригдсан дэлхийн хамгийн гайхамшигтай бомхон. За ингээд дотор нь орж ирэхээр юм байна. За одоо энэ ч бол ингээд нэг гоё харагддаг та яа. Ава. 14 дэх хүүхдэд төрүүлэхдээ нас орсон хайртай их нэртэй зориулж бариулсан. Яа. За энэ дөрвөн баг нь биш үү? Дөрвөн баг нь. За дөрвөн баг нь одоо унахаас удамжиж одоо гадагшаа ялгүй одоо хазгаа хийсэн байна. Ийм Таж Махалын дөрвөн байна. Орой дээр нь одоо ялгүй засвар хийсэн байна. Одоо хийж байна. За энэ Таж Махалын энэ хоёр захаар харагдаж байгаа том шум дугнуудад одоо бас энэний бүрэлдэхүүнд хийсэн маш том байгууллага байна. Тэр нахын байна. Дөрвөн багны нэр. Тэгээ үйл яадаг ингээд нөгөө нэг гадна тийшээ хазаасан байгаа байхгүй энэ чинь албаар ингэж байсан гэж байгаа. Тэр хөдлөлт татгшаа унахыг нөгөө Таж Махалаа эвдүүлэхгүйгээд тий архитектурууд нь одоо тэгээ энэ дөрвөн архитектор энэ чинь ингэж хийсэн гинэ. Казахстан, Пакистан, Иран нэг нь хаанах гэж вэ? Бас нэг Станы улсын. Тэгээ дөрвөн архитектор энийг ингэж завгар маврын бүх юмын дизайныг гаргаад ингэсэн. Тэгэнгүүтээ гаргасныхан дараагаар нөгөө дөрвийнхэн гарын ингээд юу яцсан. Гарын таслаад тайраа хийцэн. Яагаад тэгэхээр дахиж одоо тэрийг нөгөө нэг гараар зурулахгүй гэж. Тэгээ энэний цаана урсж байгаа гол нь болохоор яг Таж Махал руугаа орж ирээд би үсгээр орж ирэнгүүтээ нөгөө тишгээ урсаад гардаг гэж байгаа. Хар чулуун гашаар одоо нөхөр нь өөртөө зориулж холын цааталт юу яах тийм зориулттай байсан гэсэн. Тэр хар чулуун нэлээ үнэтэй болохоор цагаанаар хийсэн юм шүү. Тэгээ хөөн цуцлаад одоо эцгийг одоо нөгөө хааны хөөн цуцлаад хаан ширэнээс буудгаад өөрөө эзэн суугаад энэ дэстийг одоо
үгүй хийгээд тэгээд одоо ганц эхнэртэй зориулсан энэ тажигдаад агуулж. Тэр эхнэр нь 14 хүүхэд гаргаад 14 дахь хүүхэд дээрээ насарсан. Тийм байна. Тэгээ хүн яагаад аавыгаа шоронд хийцээ? Тэгээ тэр их хаан бол одоо бас олон хатадтай байсан. Энэ гатнаа бол дайн байлдаан дээр тэгээд өнөө маш их дотны одоо тэр байлдаан юмны ажил үргэлжлэх нь хувьд дотны зөвлөхөнд байсан байна. Энэ учраас ерөөсө хаагцар одоо энэ гатанда маш их хайртай байсан. Тэгээ энэ Таж Махал бол ерөнхийдөө хайрын бэлэгдэл. Монголтой ямар холбоотой? Монголд Доголон Төмөр хааны одоо урагдмын Чингисийн одоо ийм л холбоотой. Доголон Төмөртэй холбоотой. Доголон Төмөр хаантай холбоотой гэж үү? За, яасан гинэ? Энэ цагаан гадаг цулуугаар хийсэн нь одоо өглөөний нар, өдрийн нар, оройн юунд бол бүгд өнгөнд хувирч яддаг. Энэ нь бол хүний амьдралын нөгөө өглөө өдөр орой гэдэг үеийг харуулсан. Тийм хэрэгсэн гэж байна. Ямар сони 4 өнгөөр хувирна гэсэн үг. Дайна бенфэ леги босрё. За. Энэ чинь зах байсан гэж байна. Тэгээ энэ зах дээр хүнсний зах байсан гэсэн тий? Тийм хүнсний зах байж байгаа. Тэгээд хаан энэ дээр анх хантайгаа очирсан. Одоо тэр 14 хүүхэд төрүүлсэн. Хатантайгаа очирсан, анх очирсан. Тэгээд одоо энд дурсгалд хүндэлж энийг одоо 20 хэдэн жил барьсан байхаа. 22 жил. 22 Гэтэ яг энэ Таж Махад энэ цагаан ордноо болохоор 8 жил. Тий. 8 жил. Ерөнхий одоо энэ тойрсон. Тэгээ ингээл тойрсон хэсгийн нийт 20. тэгэнгүүтээ эн чинь дотроо амьдралдгүй гэж байна шүү дээ. Эн чинь зөвхөн бунхан байдаг газар юм. Тийм зөвхөн бунхан. Ганцхан одоо гатны бунхан байдаг газар бөгөөд хааныг сүүлд нь одоо бас энэ дотор байрлуулсан маш их олон дасгалгаа сувгуудтай. Энэ дасгалгаа сувгууд нь бол одоо эрдэмтдийн тооцоолсноор агааржуулалтын одоо тийм системийг бий болгосон гэж үзэж байгаа. Ийм агуу юм. Тэр одоо энэ чинь 1000 хэдэн он нэгтлээ 1800 1631 онд одоо 14 хүүхдийн төрүүлсний улмаас одоо хатан нас орсон. Энийхээ төлөө одоо харуулсаад одоо 1632 онд энэ барилга байгууламжийг энэ төслийг эхлүүлсэн. Тэгээд одоо энэ яг гол чандартай бунханыг барихад бол 8 жилийн хугацаа. Миний бусад байгууламжуудын барихад бол ингээ 22 жилийг зарцуулсан. Одоо 1000 гарын заанаар энэ гасчлал үзүүлсэн байгаа юм. За 20,000 хүн ойролцоогоор орсон. Олон улсын одоо энэ хувийн улсуудын архитектор энэ барилгад оролцсон, олон мянган оролцсон байна. Тэр архитекторуудын гол дөрвөн хүний бол одоо энэ зургийг гаргасны дараа бол архиж гаргасан нэс дөрвөлөнгийнхэн гарыг одоо тасалж авсан байх ийм түүх ярих юм аа. Тэгээ эн чинь бас за манайхан ер нь хүмүүс энд л яг энэ сандлууд дээр сууж зур даруулдаг үстэй. Ингэж аваад дарна да. Уул нь энд нөө вандала гэдэг зурч нь тэд нар даруулчихсан. Зурч байхгүй байна. Та зурчаа хараад тэр байх юм бол хамаагүй мэргэжлийн зурчингаар даруулчмаар ах юм. Өшин чи бичлэг яваад байна. 28 төрлийн үнэт чулуу суулгасан гантик чулуунд гэрлийн тусалаар солонгорч харагддаг юм шүү. Энэ дотор нь тэгээ аваа нөхөр хоёрын хоёр бунхан л идэг юм.
хаадуудын жинхэнэ амьдарч байсан газар нь болохоор энэ хүн ойрхон байдаг гэсэн. Тэрийг нь очиж үзнэ гэсэн. Одоо зүгээр. सारे जो स्टॉक 이만 더 미나를 रोड से खराब हो जाता डैमेज हो जाता है नहीं भी आता Энэ гол цаанаас наашаа ирээд ийшээ урсдаг юм байна. Голын цааталтад нэг хар хасчлаа. Хасчлан өргөн Байгууламж байгуулад дээгүүр нь одоо ийм харжлон тийм суугаар байгуулах тийм төлөвлөгөөтэй байсан гэсэн. энэ чинь нөгөө эх орны дайны үед Япончуудаас хамгаалаад дээрдэлт нь өөс мөөс элдэн юм Энэ гоцчиж хамгаалсан гэдэг. хөвчүүлсэн. За сайхан гол байгаад. Энэ дөрвөн баг. Цагаан ганц жоо. Амар том шүү. Аа. Тийм үү? ग्रुप फोटो Смех. Итэн зэн. Эдгээр зоны яа. Яаж юм болсон бэ тий аваа? Их олон хүн өгсөн багтаа. Их олон хүн өгсөн багтаа. Голч бичүү гэсэн. Яа. Ээ.
Тэр зургийг чинь хоёр урт цог Тэгсэн аваа. और ये गार्डन का उन दोनों का एक लॉजिक है उसमें भी हम चक्कर में थे गोली बैग के साथ 무슨 전노. चलते इ쪽으로 오세요. अरे दे दिए साहब पैसा дандаа толгой хэлсэн юм. Юу ийч. हाँ